За баярлалаа. Алтан гэрэл гишүүн суултаа тавья. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хууль гэж бидний одоо ярьж санснаар бол тендерийн тухай хууль гэж ярьж байгаа. Энэ тендерийн тухай хууль гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хуулийг уг нь зохиц байдлаар авч үзмээр байгаа юм аа. Тэгэхгүй бол энэ тэндээс нь нэг хэсэгчсэн байдлаар авч үзээд нэг нэмэлт өөрчлөлт байдалтай оруулж ирээд байх юм бол энэ хуулиар зохицуулж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Жишээлх юм бол одоо энэ засгийн газраас өргөн барьж байгаа өнөөдрийн энэ хууль бол нэгдсэн төсвийн хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор тендерийг хэн хаан шалгаруулах гэдэг асуудлыг ерөнхийдөө зохицуулсан ийм хууль байна. Энээс өмнө одоо Сидванч гишүүн эдрийн бас боловсруулаад өргөн барьсан хууль, Батуул гишүүн бит хоёрын бас өргөн барьсан тендерийн хууль, нэмэлт өөрчлөлт тухай хууль гэдэг ийм олон юмуд явж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын оруулж ирж байгаа хуулиас гадна оруулж ирж байгаа бидний энэ хууль бол энэ хуулийн одоо хэлбэрийг нь өөрчлөх төдий биш. Ерөөсөө агуулгад нь өөрчлөлт хийхгүй болохгүй байна гэж ингэж үзсэн. Тэгэхээр энэ хууль бол ерөөсөө хувийн хвшлийнхнийг бол үнэндээ одоо маш хүнд байдалд оруулж байгаа ийм хууль шүү дээ. Орон нутаг томилтоор ажиллаж байхад ерөөсөө энэ хуулийн талаар бол маш их гомдол санал юм бол ирдэг. Үнэхээр болохгүй байна. Энэ хууль чинь бол хууль биш болчихжээ. Хуулийг бол одоо төрийн байгууллагуудын шалгаруулдаг улсууд бол үнэхээр завхруулж байна. Биднийг үнэхээр зовоож байна гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ хуулийг бол миний одоо боддоор бол зохицоор нь авч үзэхгүй болохгүй. Жишээлх юм бол одоо тэр гүйцэтгэлийн 5% баталгаа гэж нэг юм энэ дотор жишээлх юм би ганц хоёр заалтыг ярьж байгаа. Тэгээд зар 300 сая төгрөгийн ажил хийсэн компани байлаа гэхэд гүйцэтгэлийн баталгааны 5% гээд 15 сая төгрөгийг 3 жил буцаагаад өгөхгүйгээр хадгалчихдаг. 300 сая төгрөгийн ажил хийсэн компани бол хөрхийн 15 сая төгрөгийн ажилтнаас олж ийн үгүй байгаа шүү дээ. Бид олж байгаа ашигын төр буцаагаад 3 жил хадгалчихна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм? Ямар заалт юм бэ? Тэгээ өрчдөө төвлөрийн баталгаа 30% гээд банкнд мөнгө хадгалуулдаг. Тэгжээж одоо ажиллаа гүйцэтгэх гэдэг. Буцаагаад нөгөө байгуулагч бол 30% өөртөө байсан бэлэн мөнгө өрчдөө төлбөрөөр хадгалуулжаад банкнаас зээл аваад нөгөө барилга барьж байгаа байхгүй. Энэ одоо бас ямар очруудтай. Тэгээд ерөөсө тендерийн хуулийг хамгийн агуулгын хувьд шилжүүлж зайлшгүй шаардлагатай байгаа нь бол ерөөсө хамгийн бага үнийн санал хэлсэн компани энэ ажлыг хийнэ л гэж байгаа шүү дээ. Гэвтэл 30 сая төгрөгөнд хийх ёстой ажлыг 23 сая төгрөг, 20 сая төгрөгөнд хийж байгаа. Тэгээд нөгөө барьж байгаа барилга бүтээн байгуулж ямар чанаргүй болж байгаа байхгүй юу? Тийм чанарын тухай асуудал ерөөсө ярихдаггүй. Нүгнийг дараа нь бас ловер яваад байгаа. За чи энэ энэ объектээр хамгийн бага үнийн санал хэлээд орчих. Яг гоо тэгээ ялчих. Дараагийн төсвийн асуудал ярихад бид наадах чинь нэмээд оруулаад ирнэ гэдэг. Яа тэгээ нэмээд оруулаад ирсэн тэр бичиг баримтын үзэгтэй зэрэг одоо тендерийг шалгаруулахдаа комиссийн одоо буруу ажилласан байна. Геобизгийн судалгаанд буруу хийгдсэн байна. Энэ тэргээд тэрийн хариуцлагыг хэн тооцох юм? Иймэрхүү байдлаар энэ тендерийн хууль чи өөрөө завхраад нөгөө аж ахуй нэгжүүдэд дарамтанд оруулсан бүтээн байгуулалтанд ямар чанаргүй болсон ийм одоо хууль болчиход байгаа маа. Тэгэхээр энийг одоо зэгсэлж янзлах талаар энэ засгийн газар бүр нэг 3 энэ өргөн барьсан бүх хуулиудыг нэгтгэх талаар ер нь санаж бодож байгаа юм байна уу? Энэ гишүүдийн өргөн барьсан хуулийг татаж авч энэ засгийн газрын гишүүд энэ хуулийг бас оруулж ирэхээ өмнө үтсэн барьсан юм байна уу? Энэ талаар нэг тодорхой бас хариулт аммаар байна. За, сангэсэ. За, алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. Энэ хуулийн талаар бол энэ шинэ их хурл байгуулагдсанаас хойш бол байнга ярьж байгаа. Засгийн газраас маш түргэн яаралтай оруулж иргэдэг шаардлагыг улсын хурлын гишүүдийн зүгээс удаатараа тавьж байгаа. За ингээд улсын хурлын гишүүдийн зүгээс бол хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ хуулийн төслүүдийн талаар бол бид нар авч үзсэн, судалсан. За дээрээс нь засгийн газраас санал өгтөө засгийн газар бол өөрөө ийм хууль боловсруулж байгаа. Тэгэхээр энэ хуулийн дотор бол та нарын одоо гаргаж байгаа санал санаачлагаас бол зөв зүйтэй энэ хуулийг бид нар авч оруулж байгаа. За улсын хурал дээр явдаг процессын дагуу бол нэг одоо хуулиар хэд хэдэн төсөл өргөн баригдсан байх юм бол нэгдүгээрт нь бүгдээрийнх нь хилцэх хэсгийг шийдээд магадгүй зарим хуулийг хилцэхгүй гэж шийдэж болно шүү дээ. Тэгэхээр хилцэхээр шийдсэн байгаа хуулиудыг байнгын орны ажлын хэсгээр нэгтгэдэг энэ зарчмаар л явна. Тийм учраас засгийн газраас өргөн барьж байгаа хуулийг хилцэх хэсгийг шийдээд Батуул гишүүн, Алтан гэрэл гишүүн хоёрын өргөн барьсан хуулийг хилцэх хэсгийг шийдээд Сидванч нарын
гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлцгсэн шийдээд тэгээд ажлын хэсгээр ажлын хэсэг гаргахдаа байнгын орон дээр энэ гурван хуулийг нэгтгэж хэлцээ гэдэг ийм зарчмаар л явдаг. Тийм учраас энэ дээр бол ийм зарчмаар явах баха. Энэ дээр бол санал нийгвэн. Яг хэлсэн асуудлуудын хувьд бол концепцийн хувьд бол маш хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Миний ер нь гол концепц л үүд нь мэрэгжлийн биш хүмүүс ажлынхаа хажуугаар л хийдэг ийм зарчим болчиход байгаа шүү дээ. Улс төрчид, төрийн албаагчид. Одоо бол мэрэгцэн хүмүүс хийнэ. За дээрэс нь энэ хамгийн хямд гэдэг энэ зарчмаар бүх үзүүлэлтүүд нь тэзүү авах юм бол хамгийн хямд үнийн өгнө гэдэг энэ зарчим бол үнэхээр бас одоо нөхцөл байдал шаардлагыг хангахгүй байна гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тухайн стандартын шаардлаганд нийцүүлж байгаа нь чухал үзүүлэлт байна гэдэг. Энэ концепт руу орж байгаа. Хамгийн хямд зүйл. За гүйцэтгэлийн баталгаа болон урьдчилгаа төлбөрийн асуудал бол бүх газар байдаг үндсэн үзүүлэлт. Тэгжээж одоо бид нар нөгөө одоо уг нь бол тэр гүйцэтгэлийн хяналтын мөнгө бол юу вэ гэх баталгааны мөнгө бол юу вэ гэхээр одоо ингээд чанаргүй байна гэж яриад байгаа чинь үнэхээр чанаргүй байх юм бол тэр одоо тавьсан байгаа мөнгөөр нь тэрийг одоо бэлтгүүлж тэр чанарын шаардлагыг хангуулах тухай асуудал юм байгаа шүү дээ. Уул нь. Тэгэхээр дээр нь бол хүндрэлтэй хоёр зүйл нь юу байгаа юм гэхээр мэрэгжлийн комисс хүлээж авах нь улсын комисс хүлээж авах. Тэр асуудлууд нь бол техникийн хувьд нөгөө хугацаагийн наривчлал заагаагүйс болоод маш их чирэгдүүлдэг ийм л асуудал байгаад байгаа. Тэгээ энэ бүгдийг бол хилцүүлгийн явцад гишүүдийн гаргасан хуулиудыг бас хилцгсэн шийдсэний дараа бол нэгтгэж хилцэж болноо. Ерөнхий концепц нь бол маш хэмжээгээр өөрчлөгдөж орж ирсэн байгаа гэдгийг хэлсэн. Баярлалаа. За баярлалаа. За Батүрл гишүү.